Сайн байцгаана уу? Мэргэжлийн онлайн худалдааны вебсайтыг хэрхэн болгох талаар танилцуулъя. За энэ сайтыг би WordPress ашиглаж хийсэн. WordPress-ийн Ocean VPD болон зарим нэг үнэгүй плагинуудыг ашиглаж хийсэн байгаа. За энэхүү сайтыг хийхийн тулд заавал тусгай программын мэдлэгтэй байх шаардлагагүй. Хэн ч гэсэн хийх боломжтой юм аа. За одоо та бүхэнд хэрхэн вебсайтаа хийсэн талаар товчхон танилцуулъя. За нэгдүгээрт энэ хуудсыг өрхийн тулд өөрчлөлтийг хийхийн тулд энэ Elementor-ыг ашиглаж хийсэн байгаа. За Elementor дээр ажиллах хэсэг маань иймэрхүү байдалтай харагдана. Текст оруулах бол энэ текстийг ийш нь зөөж ирээд оруулж болно. За энэ текст дээр өөрчлөлт оруулах бол бид нар энэ дээр дарж агаад за энэ дээр өвлийн урамшуул гэж энэ жишээлбэл нэг намрын урамшуул болохоор бол за энэ дээр ингээд бичээд ажиллах боломжтой юм аа. За жишээлбэл энэ товчны өнгийг өөрчлөх хэрэгтэй боллоо энэ дээр текстийн өнгө гэж байна. Эндээс дуртай өнгөө сонгоод оруулах боломжтой. За уучлаарай энэ текстийн өнгийг өөрчилчлээ. Текстийн өнгө бол цагаан байсан. За бид нар хэрэг товчны өнгийг өөрчлөх бол товчон дээр эхлээд аваачих ёстой. За түүний дараа стайл дээр очиж агаад за энэ background өнгө гэж байна. Энийг дуртай өнгөө сонгоод хэрэглэх боломжтой байгаа. За жишээлбэл энэ хүргэлт өнгөө гэсэн утгыг илэрхийлж байгаа энэ ачааны машины дүрсийг өөрчлөхийг бол бид энэ дээр дарж агаад за эндээс дуртай дүрсээ сонгох боломжтой. За ийм байдлаар мөн эдрийг дуртай хэсэгтээ өөрчлөлтүүдийг оруулах ийм боломжтой байж байгаа. За мөн энэ вебсайт маань гар утсан дээр харагдах байдлаа оновчлыг хийж өгсөн байж байгаа. За гар утсан дээр харагдах байдлыг тохируулах тохиргоо нь саний энэ хэсгээр оруулж өгдөг. За гар утсанд харагдах байдлыг тохируулах нь яагаад чухал юм бэ гэхээр одоо ихэнх хэрэглэгчид дийлэнх хэсэг нь бараг 60 орчим хувь гар утаснаас орох хандлт нэмэгдсэн байж байгаа. Энэ гар утсанд харагдах байдал нь ийм байдалтайгааг та бүхэн харж байгаах. За мэргэжлийн онлайн худалдааны вебсайтад ямар функцүүд байх ёстой тэр бүгдийг энэ вебсайтад оруулж өгсөн байж байгаа. За мөн нэг онцлог нь бол тухайн бүтээгдэхүүнээ одоо жишээлбэл сонголттойгоор сонгох юм боломжтой байж байгаа. Жишээлбэл хар өнгийн 39 размерын пүүз авна гэвэл энэ зураг өөрчлөгдөхийн хажуугаар энэ үн нь бас өөрчлөгдөж байгааг харж байгаах. За жишээлбэл улаан гэх юм бол зураг нь үн солигдоод энэ улаан пүүзний үн гарч ирж байгааг харж байгаахаа. За мөн хэрв гадагшаа чиглэсэн онлайн худалдааны вебсайт байх юм байвал картаар Visa MasterCard-аар төлбөр хүлээж авах боломжтой. Өөрөөр хэлбэл худалдаа авагч маань энд картынхаа дугаарыг оруулж өгөөд төлбөрөө төлөх сайт эзэмшигч нь тэрхүү төлбөрийг хүлээж авах ийм боломжтой байж байгаа. За нүүр хуз нь нэгдүгээрт бол энэ лого оруулж өгсөн байгаа. За хоёрдугаарт энэ мөн дид цэсүүд ингэж оруулж өгөх боломжтой. За түүнээс гадна бид энд сагсаа оруулж өгсөн байгаа. Сагсан дээр ямар бүтээгдэхүүн энд байж байна. За сагсаа шалгахыг бол бид нар view cart гэдээ ороо шалгах боломжтой. За мөн энд хайлт хийх боломжтой. Ямар нэгэн бүтээгдэхүүн хай гэвэл энэ дээр дараад хайлт хийх боломжтой. За энэ бол танилцуулах хэсэг. За энд мөн
онлайн дэлгүүр гэсэн товчийг байрлуулж өгсөн байна. Энэ товчон дээр дарахаар тухайн дэлгүүр бүхий хуудас руу шилжиж орох боломжтой байна. За энэ хэсэг бүтээгдэхүүнүүдийн ангиллалыг оруулж өгсөн байгаа. Жишээлбэл эрэгтэй хувцас гэдэг энэ хэсгээр дарах юм бол эрэгтэй хувцас бүхий хуудсан дээр зочлон. За энэ дээр мөн адил. За энэ дээр бүтээгдэхүүнүүдийн зургийг оруулж өгсөн, танилцуулгыг оруулж өгсөн байгаа. Жишээлбэл энэ яах боломжтой гэхээр хямдарсан бүтээгдэхүүнүүдийг ил зөвхөн энд харуулах боломжтой. За энэ дээр дарах юм бол одоо сүүлд нэмэгдсэн бүтээгдэхүүнүүд. За энэ дээр дарах юм бол эрэлттэй буюу их зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг харагдуулах байдлаар ингэж тохиргоо хийх боломжтой. За энэ мэдээллийн хэсэг оруулж өгсөн. За мөн блогийн хэсгийг оруулж өгсөн байгаа. За блог их оруулснаар вебсайтын одоо урсгал авахд тусалдаг гэдгийг зарим хүмүүс мэдж байгаа байх. За бүтээгдэхүүнүүд харагдах хуудас маань иймэрхүү байдалтай харагдана. За энд бүтээгдэхүүнийг хайх боломжтойгоос гадна янз бүрийн нөхцлөөр тухайн жишээлбэл харангийн бүтээгдэхүүнийг үзье гэвэл энэ дээр дараад зөвхөн тийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг харгах ч байдаг юм уу. За эсвэл энд сошиал хуудасуудтай хийсэн холбоосууд мөн оруулж өгсөн байгаа. За бүтээгдэхүүнүүдийн ангиллаар нь бас харж болно. За мөн энд эрэлттэй бүтээгдэхүүнүүд харагдаж байна. За одоо бүтээгдэхүүнтэй хуудсыг бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа хуудастай үзүүлье. За түрүү хэлснээр бид нар энд өнгө резюмерээ сонгож өгөх юм боломжтой байж байгаа. Мөн түүнээс гадна энд агуулгад нийт хэдэн бүтээгдэхүүн байгааг нь тохируулж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл агуулгад байгаа энэ бүтээгдэхүүний тоо дуусахаар энд худалдаа авах боломжгүй байдалтайгаар тийм тохируулж өгсөн байж байгаа. За мөн энд бүтээгдэхүүний танилцуулгыг оруулж өгөх боломжтой. За энд нэмэлт мэдээлэл оруулж өгөх боломжтой, хэмжээ, жин гэх мэт. За энэ дээр бид нар болохоор хэрэглэгчид энэ бүтээгдэхүүн сэтгэгдлээ үлдээх боломжийг оруулж өгсөн байж байгаа. За доошоо явахаар бид нар бас энэ бүтээгдэхүүнийг Facebook дээр ч юм уу, Twitter дээр ч юм уу шеэр хийх юм боломжтой, бусдад хуваалцах тийм боломжтой товчууд оруулж өгсөн. За түүнээс гадна энэ бүтээгдэхүүнтэй холбоотой өөр ямар бүтээгдэхүүнүүд вэ? Тэр бүтээгдэхүүнүүд гаргаж ирэх юм боломжтой тохируулсан байж байгаа. За мөн түүнээс гадна татврын тооцооллыг жишээлбэл нүүдийн татвар бодох эсвэл одоо тээвэрлэлтийн зардлыг оруулж өгөх тийм боломжууд байгаа. Тээвэрлэлтийн зардлыг олон нөхцлөөр оруулах боломжтой. Жишээл арай хүнд төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэлийн зардал нь арай өөр их хэмжээтэй байдаг ч юм уу, тиймэрхүү байдлаар тохируулах боломжтой. За бид нар энэ вебсайтаа танилцуулга зорилгоор хийсэн байгаа. Та бүхэн хөдөлгүүр.com гээд ороод үзэх боломжтой. За та бидэнд хандны ийм онлайн худалдааны вебсайт хийлгэх боломжтойгоос гадна энэхүү вебсайтыг хэрхэн хийх үйл явцыг үзүүлсэн 4 цагийн бичлэгийг худалдаа авах боломжтой. За энэ талаар мэдээлэл авахыг хүсэж байвал та энэ бичлэгийн доор имэйл хаяг болон утсаа бидэнд бүртгүүлээрэй.